амьдралын өртөг ямар хуу байд юм бэ? Харьцуулж үзье гэж бодоод Чехийн эдгээр барометр Монголынхоос 40%-аар илүү үнэтэй байна. Гадаад оронд эцэг эхээ даган ирсэн хүүхдүүдэд тулгардаг хамгийн том асуудал бол хэлний бэрхшээлээс үүдэлтэй хичээлийн хоцрогдол байдаг. Чехийн эмч нар нуруу нугасны гэмтэлтэй хүмүүсийн хөлний хөдөлгөөнийг сэргээх шинэ аргыг туршиж байна гинэ. Tesla гэхээр танд юу бодогдож байна? За, Pragt 50 жилийн дараа Trolleybus дахин явж эхэллээ гинэ. Тэгээд нийт халдварын 90% нь вирусын гаралтай байдаг бөгөөд үүнд антибиотикууд нөлөөлдөггүй гэж хэлсэн байгаа. Like, subscribe товчнуудаа дарсан гэдэгт итгэж байна. Дараагүй бол яг одоо дараарай. Саннас. Сайн байцгаана сонсогчдоо. Саннас подкастын маань ээлжит дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид хоёрын мэдээллүүдийг хүлээн авдаг бүх сонсогчдоо маш их баярлалаа. Хайртай шүү. Саяхан нэг бичлэг Зөв эмээн дээрээс харсан. Тэгээ энэ бичлэг дээр болохоор Зөв эмээний сурвалжлагч улсын хурлын гишүүдээс 100,000 төгрөгөөр юу авч болох вэ гэж асуусан байсан. Тэгээ энэ бичлэгийг сонирхолтой санагдаад ер нь Монголд төгрөгийн ханш маш бага муу болж байна. Чехэд ч гэсэн юмны үн өсөөд байна. Одоо галт тэрэгний үн ч өснө л гэж байна. Тамхины үн ч өснө л гэж байна. Ерөөсө байсгээл нэг юмны үн өснө гэсэн мэдээ харагдаад идэвхсэн. Тэгээ ер нь Монголд болон Чехэд амьдралын өртөг ямар хуу байд юм бэ? Харьцуулж үзье гэж бодоод. За тэгээд судалгаа хийж мэдээлээ. Тэр нөгөө Зөв эмээний бичлэгийг мэдээж манай сонсогчдоос ч гэсэн үзсэн байх. Комментууд нь бас айгүй хөвчлөлтэй байлээ. Тэгээ комментуудыг нь хальт ерөнхийд нь ингээд харж хахад их хурлын гишүүдэд 100,000 төгрөг эдгээр чинь тайлбарлахтаа тэгвэл тэгээд хүнсээ л авна штэ тий гэдэг жаа. Тэгээд нөгөө ачаа гишүүнийг бас хүмүүс айгүй их тэмцсэн байсан. Ачаа гишүүн юу гэж хэлсэн бэ гэхээр 2 жилийн өмнө бол нэг тор баг дүүргэж авдаг байсан бол одоо бол ингээд торны ёроолоор л юм авах үнэлэлтэй надад чинь ингээд тэрийг нэг их тэмцсэн байсан. Тэгээд бас өөрсдөө ингээд энэ 100,000 төгрөг юунд ч хүрэхэргүй юм бага мөнгө гэдгийг ингээд энэ яриагаар ингээд хэлж иж яагаад хүүхдийн мөнгө тэтгэврийг ингээд багасгана гэдэг байгаа юм бэ? Яагаад ингээд хүүхдийн мөнгнөөс авна гэдэг байгаа юм бэ гэдэг зүйлийг бас айгүй олон хүмүүс бичсэн байлээ. Лээд хувь нь бас мэдээж энэ мөнгөөр чинь бидний амьдарч л байгаа шүү дээ гэсэн. За тэгээд нөгөө яг гишүүн болгоных нь байгаа байдал дүр төрхтөр нь илгэлсэн комментууд бас айгүй их байсан. Тэгээд надад гэхдээ тэр нөгөө Бачгуурын хариулж байгаа байдал нь бас айгүй таалагдсан байхгүй юу? Ер нь бид нар чинь нөгөө хинэн яаж өөр хариулах вэ гэдэг нэг тийм компетишн байгаа юм шиг те. Өмнө нь нөгөө нэг заргийн өндрөө бас нэг юм их асуултууд явдаг байсан шүү дээ. Тэгэхээр бас яг нөгөө нэг юм зөв юм, ухаантай юм ярина гэж бодсон гişүүдийг яг ингээд илт харагдуулаад байгаа юм шиг санагдчихсэн. Тэгээд sure окей гоё санаа штэ тийм биз дээ. Бас одоо яг юм хөөрхөн инфлюенсер залуучуудын ярьдаг зүйлийг бас яг ярьсан байгаа. Надад айгу таалагдсан. Бусдаас арай өөр байгаагаа илэрхийлсэн гэдэг угаасаа л тэр бусдаас байнга л өөр байдаг хүн шүү дээ. Тэгэл тэрэн дээр нь өстой нэрэ гэсэн хүмүүс ч их байлаа. Тэгээд ер нь бол ачаа гişүүнийг айгүйх. Хамгийн таалагдсан гişүү нь ачаа гişүү юм шиг байгаа юм. Тийм үү. Надад бол яг асуусан асуултанд оновчтой хариулсан баяр сайхан гişүүн л байсан. 100,000 төгрөгөнд юу авах вэ гэхээр би бол надад яг авах шаардлагатай юмнууд ийм юмнууд байна. Эднэрээ авнаа л гэж аахгүй. Тэгэхэд зарим нь бол жинхэнэ яг нэг ус төрчшийнхаа юуг илэрхийлээд ингээд нэг тойруулж майруулаад бүр нэг дэвэн дэлхийн юм хамж авах. Зүгээр энэ ч айгүй энгийн асуулт шүү дээ. Та 100,000 төгрөгөнд юу авах вэ? Тэгэл хариулах хэрэгтэй. За тэгээд энэ мэдээнийхээ хүрээнд бас 100,000 төгрөгөөр юу авч болох нь тэрийг бас бэлдсэн байгаа. Чехэд болон Монголд. За тэр ер нь бол нөгөө Чехэд болон Монголд өргөн хэрэглээний бараанууд ямар үнэтэй байгаа юм байна? Шатхуун, тээврийн зардал ямар хуу байгаа юм байна? Бас цалингийн хэмжээ ямар хуу байгаа юм байна гэдгийг судалж үзсэн. За тэгээд мэдээж Монголын барометрын үнийг бол нөгөө интернетээс болсон. Гэхдээ гайгүй сорсоос авсан гэж бодож байгаа. За тэгээд бид хоёр ерөнхийдөө өргөн хэрэглээний бараа, шатхуун, тээвэр, холбоо, орон сууц, цалин гэсэн ангиллуудаар үний мэдээлэл цуглуулсан. За ингээд цуглуулгахдаа болохоор аль болох
Баталгаатай их сурвалжаас цуглуулах гэж хичээсэн. Монголын мэдээллийг болвол UB Stat CGMN гэдэг Улаанбаатарын статистик мэдээллийг гаргадаг ингээд цаг тухайд нь шинжилгээд явж байгаа вебсайт болон 12 CGMN-ээс бас цалингийн мэдээллийг өнгөрсөн оныхоор авсан байгаа. За Чехийн тухайд болохоор бас Чехийн статистикийн хорооны мэдээлэл болон яг бодит байдал дээр дэлгүүрт зарим барааны үн ямар байна гэдгийг өөрөө явж судалсан байгаа. За тэгээд ингээд энэ дээр харагдаж байгаа үннүүд ерөнхийдөө бол нөгөө юм бутархаа маягийн тоонууд харагдаж байгаа. Айл талдаа ер нь дандаа дундаж үннүүдийг авсан байгаа болохоор яг таны авдаг сүүнээс чинь жишээлх юм бол миний энд бичсэн байгаа үн жоохон зөрж магадгүй. За тэрийг бодолцож үзээрэй. За ингээд коронаар байгаа Чехийн коронаар бичсэн бараануудаа төгөргөрөө шилжүүлсэн байгаа. Монголынх нь бол төгөргөрөө байж байгаа. За ингээд өргөн хэрэглээний хүнс гэдэгт нь үхрийн цул болон ястай мах 1 кг, сүүн 1 литр, өндөг 1 ширхэг, гурил будаа 1 кг, элсэн чихэр 1 кг, урамлын тос 1 литр, төмөс, луун, байцаа, сонгон гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүд 1 кг, талх 1 ширхэг ямар үнэтэй байна вэ гэдгийг тогтоосон байгаа. За эдгээрээс ингээд үнийг нь цугуулж бичээд зөрүүгийн хуваар тооцоод үзэнгүүт дунджаар ер нь бол Чехийн эдгээр параметр Монголынхоос 40% илүү үнэтэй байна гэж гарч байгаа. Гэхдээ энд хоёрхан нэр төрлийн бараал Монголд Чехийнхаас арай илүү үнэтэй гарсан байгаа. Тэрний юу вэ гэхээр сүү Чехийнхаас Монголд 15% илүү, ургамлын тос 31% илүү байна. Бусад бараал дандаа Чехэд илүү үнэтэй байгаа. Хамгийн их зөрүүтэй байгаа нь гэхэд талх Монголынхоос 2 дахин илүү үнэтэй байна. За ингээд шатхуун гингүүт зөвхөн 3 төрөлхөн авсан байгаа. Газ, дизель, I95. За эдгээр нь болохоор дунджаар Чехэд 49% илүү үнэтэй байна. Монголынхтай харьцуулахад. За тээврийн зардал гэхээр такси 1 км ямар үнэтэй байна. Автобус 1 удаад болон 1 сард гэх. За энэ зардлаас эхлээд ер нь бол Чехийн үн хамаагүй илүү байгаа нь харагдаж байгаа. Тээврийн зардал Чехэд ойролцоогоор 364% илүү гэдэг чинь одоо бараг 4.5 дахин илүү үнэтэй байна гэсэн үг байхгүй юу? Тухайлбал аваад үзэх юм бол Монголд такси 1 км 1500 төгрөгөөр явдаг байхад Чехийн Прагт 3769 орчим төгрөгөөр 1 км зарчдаг байна. Автобусны 1 удаагийн тасалбар буюу 30 минутын тасалбар гэж яддаг л да Прагт. Тэр нь Монгол мөнгөөр 4039 орчим төгрөг байхад Монголд бол аль 2014 оноос хойш илүү 500 төгрөг байгаа. За автобусны карт 1 сараар нь цэнгэлэхэд Прагт 74041 орчим төгрөг байгаа бол Монголд 22250 гэсэн байлээ. За тэгээд харилцаа холбоон дээр болохоор 1 минутын яриа Монголд ойролцоогоор 70 төгрөг байхад Чехэд 470 төгрөг байна гэхээр бүр 6.5 дахин их байгаа байхгүй 571%-аар хэрж байгаа. За тэгээд интернет гэрээ интернет 1 сарынх нь төлбөр ямар вэ? Дунджаар гэхээр Монголд бол 43000 төгрөг байгаа бол Чехэд 67714 орчим төгрөг. За тэгэхээр нэг 57 орчим хувиар илүү байна гэсэн үг. За тэгээд цаашлаад орон сууцны түрээсийн төлбөрийг 1 болон 3 өрөө байр, хотын төвд, хотын захад гэсэн үннүүдийг олсон байгаа. За ингээд харахад бол 1 өрөө байрны түрээс хотын төвд Улаанбаатарт сая орчим төгрөг байгаа бол Прагт 2,961,000 гаруй. Бараг л 3 сая байх нь шүү дээ. Хотын захад болохоор 1 өрөө байр Улаанбаатарт 620,000 орчим байгаа бол Прагт 2,150 орчим мянга. За 3 өрөө байр хотын төвд түрээс нь Улаанбаатарт 2,500 орчим байгаа бол Прагт бүр 2 дахин үнэтэй буюу 5,115,000 орчим байж байгаа. За хотын захад болохоор Улаанбаатарт 1,500 орчим байгаа бол Прагт 3.7 сая орчим байна. За байр худалдаж авахад 1 м квадрат нь хотын төвд Улаанбаатарт 3,850 орчим мянга байгаа бол Прагт 24 сая гаруй. Oh my god. Бүр амар хол зөрүүтэй.
За хотын захад болохоор Улаанбаатарт 1 м2 нь 2.6 сая орчим байгаа бол Прагт 16 орчим сая төгрөг байна гэж. Тэгэхээр байрны үн бол бүр хамаагүй илүү байгаа. Прагт дээрээс нь сүүлийн 2 жилийн хугацаанд бол бүр маш ихээр нэмэгдэж байгаа. За ингээд төгсгөлтөнд цалингийн талаар мэдээлэл байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Монгол улсад бол 420 мянга байгаа одоогоор. Гэхдээ энэ дүн болохоор эх онд 1-р сарын 1-нд өөрчлөгдөд 550 мянга болох юм билээ. Гэхдээ энэ тооцоог гаргахад болохоор яг одоогийн байгаагаар нь авсан байгаа. Чехэд болохоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сая энэ жил нэмэгдээд 16200 болсон байгаа. 16200 крон гэдэг нь Монгол мөнгөөр 2,180 мянга орчим төгрөг байна. За дундаж цалин болон медиан цалин хоёрыг хоёуланг нь оруулсан байгаа. Яа тэгэхээр хүмүүс энэ хоёрыг ялгаж сайн мэддэггүй юм шиг үлээ ихэнх хүмүүс. Тэгэхээр нөгөө медиан дээр дундаж цалин гингүүд над чинь худлаа байна, айгүй өндөр байна гэдэг. Медиан цалин бодоод идэг юм шиг байгаа. Энийн ялгааг нь товчхон тайлбарлаад өгчээ. За дундаж цалин гэдэг бол цалин авж байгаа бүх хүмүүсийн цалингийн бүгдийг нэмж агаад хэдэн хүн цалин авж байгаа тэр тоондоо хувааж гаргасан тоо болж байгаа. Медиан цалин гэдэг болохоор цалин авдаг бүх хүмүүсийн цалингуудыг ингээд цувааж тавьж агаад яг голынхыг нь олно гэсэн. Тэгэхээр яг энэ медиан цалингаас дээшээгээ цалин авдаг хүний тоо, доошоогоо цалин авдаг хүний тоотой тэнцүү байна гэсэн. Тэгэхээр энэ хоёр тоо ялгаатай байдаг шүү. За тэгэнгүүт дундаж цалин Монголд 2021 оны байдлаар юу гэж гарсан бэ гэхээр сая 220,600 төгрөг байна гэж гарсан бол Чехэд 2021 оны байдлаар 5,402,974 орчим төгрөг гэж гарсан байна. Тэгэхээр бараг 4.4 дахин их байгаа байхгүй юу? Медиан цалин болохоор Монголд 2021 оны байдлаар 951,400 гэж гарсан бол Чехэд 4,625,534 орчим төгрөг байна гэсэн үг. Бараг л бас 4 дахин их. За тэгээд ингээд дундажлаад үзэх юм бол ер нь Чехийн цалин Монголынхоос нэг 4.8 дахин. За бараг л 5 дахин илүү байна гэсэн үг. За энийг яг амьдрал дээр яаж бууж ийн гэдгийг илүү ойлгомжтой болгохын тулд би нэг ийм чагсаалт хийсэн байна. Ингээ баахан тоо хэлчээр хүмүүс жоохон төрөлдөж магадгүй тий. Тэгэхээр яг илүү ойлгомжтой болгох гээд түрүүний нөгөө видеон дээр байсан 100,000 төгрөгөөр ер нь юу авч болох юм бэ гэдэг асуултанд хариулах гэж үзлээ. За 100,000 төгрөг гэдэг маань Монголын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 24% байгаа байхгүй юу? Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ чи одоогоор 420 мянга байгаа шүү дээ тий. За тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнийхээ 24%-аар нь бид нар юу авч болох юм бэ гэд за түрүүний нөгөө өргөн хэрэглээний бараанаасаа би ингээд нэг зүгээр багцаалтад аваад үнийг тооцож үзсэн байгаа. 1 кг үхрийн цулмах, хагас хэл үхрийн ястамах, 1 литр сүү, 10 ширхэг өндөг, 1 кг гурил, 1 кг будаа, 1 литр ургамлын тос, 5 кг төмс, 1 кг лууван, 1 кг байцаа, 1 кг сонгон, 1 ширхэг талх, 10 литр АИ95 бензин. За ингээд нийлээд яг 100,000 биш 101,425 төгрөг болж байна. За энэ нь болохоор ойролцоогоор 753 крон гэж байгаа байхгүй. Тэгээ ийм их юмэг бас боломжийн үнэнд авчиж байгаа зэн ингээд Чехийн мөнгөөрөө бодоод үзэхээр. За тэгвэл яг энэ 101,000 төгрөгөөр авсан бараануудыг Чехэд авах юм бол хэдэн төгрөг болох нь вэ гэд үзэнгүүт 136,787 төгрөг буюу 1016 крон болж байгаа. Өөрөөр хэлбэл яг ижилхэн нэр төрлийн энэ хэсэг бараа бүтээгдэхүүнийг Чехэд авахд 35%-аар илүү мөнгө төлж ийна гэсэн үг байхгүй юу? Монгол 101,000-аар авдаг юм а Чехэд 136,000-аар авна гэсэн үг. За тэгвэл энэ 136,787 төгрөг гэдэг чинь
Чехийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хэдэн хувийг эзэлдэг вэ гэхээр ердөө 6.3%-ийг эзэлдэг байна. Тэгэхээр Монголын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 24%-аар авдаг байгаа материалыг эндхийн Чехийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ердөө 6.3%-аар нь авдаг гэсэн үг. Хэдийгээр ингээд нөгөө Монгол дахь бараа за байрны үн ч юм уу те хамаагүй хямдхан байгаа ч гэсэн яг ард иргэдийн тэрийг худалдаж авах боломж нь ийм доогуур ийм том зөрүүтэй байна гэсэн үг байхгүй. За тэгээд иймэрхүү харьцуулалт хийлээ сонирхолтой байсан байх гэж найдаж байна. За тэгээд бас нөгөө магадгүй манай подкастыг Монголд байдаг хүмүүс сонсдог бол Чех руу ч юм уу Европ руу ч юм уу ирж амьдрын энэ төр гэж сонирхож байгаа бол бас нэг иймэрхүү судалгаа хийсэн шүү. За тэгээд Чехэд бол төв болон баруун Европын орнуудыг бодох юм бол амьдралын үртэг харьцангуй хямд гэж үздэг. Цалинч тэрийгээ дагаад арай доогуур байгаа. За тэгээд өшөө баруун тишээ болоод ирэхээр юмны үн бүрэл илүү гэсэн үг. Тэгэхээр зүгээр та бүхэнд энэ мэдээлэл багцаа ч гэсэн багцаа өгсөн байх гэж найдаж байна. Баярлалаа нарадаас та маш олон тоог бодож маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөнд маш их баярлалаа гэж хэлье. Саннас подкасттай мань хамт байгаа бүх сонсогч нартай дахин баярлалаа. Подкастынхаа энэ хэсгээр бид хоёр товч мэдээллүүд хүргэдэг байгаа. За ингээд эхнийхээ мэдээг хүргэе. Гадаад орнд эцэг эхээ даган ирсэн хүүхдүүдэд тулгардаг хамгийн том асуудал бол хэлний бэрхшээлээс үүдэлтэй хичээлийн хоцрогдол байдаг. Тэгэхээр Чехэд гэр бүлээрээ амьдардаг гадаадын иргэд нэмэгдэж байгаагийн хэрээр гадаад хүүхдүүдэд шинэ орчиндөө дасан зохицоход нэмэр болох алхмууд ахиц дэвшлийг төрийн байгууллагуудын зүгээс ч төрийн бус байгууллагуудын зүгээс ч баггүй хийж байгаа гинэ. Тэгвэл Чехэд гэр бүлээрээ амьдардаг эцэг эх хүүхдүүдэд хэрэг болох хэдэн байгууллагуудыг одоо танилцуулъя. За эхний байгууллага бол мэдээж интеграцчлалын төв. За интеграцчлалын төв бол Чехийн ерөн бүх ил том аймагуудад за мөн олон гадаад иргэдтэй хотуудад байрлаж байгаа олон салбартай. Тэгээд одоо яг миний мэдхээр Česká Lípa, Pardubice, Havlíčký Brod, Most гэдэг энэ олон газруудад интеграцчлалын төвүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол хэл дээр зөвлөгөө бүх мэдээллүүдийг өгдөг. За орчуулгын үйлчилгээ явуулдаг. Хуулийн зөвлөгөөг өгдөг. За мэдээж хамгийн чухал зүйл нь хэлний курсыг бас явуулдаг байгаа. Тэгэхээр та өөрийнхөө байгаа газартаа интеграцчлалын төвийг хайж олоод тэр төвтэй одоо хандснаар танд хэрэгтэй бүх мэдээллүүдийг чинь нөгөө хамгийн гол нь интеграцчлалын төв гэдэг бол тасан зохицох курс гэдэг утгаараа та Чех улсад удаан хугацаагаар оршин суугчд байгаа бол энэ төвөөс авах мэдээллүүдийг за соёлын ялгаатай байдлуудын тухай танин мэдэх бүх боломжоор бүх мэдээлэлээр хангадаг маш гайхамшигтай маш сайхан байгууллага байгаа шүү. Эднийх чинь нөгөө сая энэ жилээс илүү дасан зохицох сургалтыг заавалчгүй суух сургалт болгоцсон тий. Өмнө нь болохоор тийм байгааг үзтээ. Тийм, өмнө нь болохоор сайн дураараа суралцдаг байсан бол одоо бол хуулийн дээрээ бүрээ заагаад гадаад иргэд нь заавал дасан зохицох сургалтанд хамрагдах ёстой хэрвээ ирсэнийхээ ирээд 1 жилийн дотор гэж амт чинь бас хугацаатай. Тэгээд хэрвээ тэр сургалтанд суугаагүй бол 10 хүртэлх мянган короны торгуулалт бас орно. Гэтэ ер нь бол сонсогч заавал одоо суусан байхад үнэхээр хэрэгтэй сургалт байдаг. Яг одоо соёлын талаасаа Чех улс нь Монгол улсаас юугаараа ялгаатай юм те. Уур амьсгалынхаа талаасаа за эмчит хандхад яах юм, сургуулийн орчинд яах юм, цэцэрлэгийн орчинд хүүхдэж орох байгаа бол яах юм гэд анхан шатны бүх мэдээллүүдийг багцлаад хүргэдэг болохоор маш одоо хэрэгтэй ийм байгууллага байдаг шүү. За дараагийн байгууллага бол Meta Services. Энэ байгууллага нь төрсөн нутаг, төрлөх хэл, иргэншил зэргээс үл хамааран хүүхэд бүрт боловсролыг тэгш хүртээмжтэй байх ёстой гэсэн үзэл санааг баримтлав. 2004 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа гинэ. Meta дундуур зураас Ops.EU гэсэн цахим сайтаараа дамжуулан Чехэд амьдардаг гадаад гэр бүлд хэрэг болох үс Чехийн боловсролын системийн талаарх мэдээллийг Чех, Орос, Англи хэлээр олгодог гэж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн талаарх мэдээлэлээр хангаж зогсохгүй залуучуудад цаашаа ихтэй сургуулиас сонгох, элсэх, өөр улсаас авсан дипломоо Чехийн системд дүйцүүлэх, мэргэжлийн сургуульд орох зэрэгтэй холбоотой мэдээлэл зөвлөгөөг өгдөг. Үүнээс гадна чех хэлний курс бас хичээлүүлдэг газар байна. За дараагийн байгууллага бол Dům dětí a mládeže буюу хүүхэд залуучуудын төв. Хүүхэд шинэ газар ирээд нийгэмшгэд зөвхөн сургуулийн орчин хангалтгүй, чөлөө цагаараа аль болох бусадтай харьцах, ямар нэг юм хийдэг байх нь тухайн хүүхдэд шинэ орчиндөө дасан зохицох, сэтгэл санаа нь өөдрөг байхад маш их нөлөөлдөг. Тэгвэл хүүхэд залуучуудын төв нь орон нутаг бүрт салбартай бөгөөд хүүхэд залуучуудад зориулсан сургаалт, семинар, спортын өдрлөг, дугуйлан за тэр бүхэл аялалч зохион байгуулдаг. Тэгэхээр эднийх урд нь боршуур мэдээлэл зөвхөн чех хэл дээр гаргадаг байсан бол саяхнаас зарим салбарууд нь англи хэл дээр гаргадаг болсон. Та өөрийн оршин суугаа хотын хүүхэд залуучуудын төвийн талаар мэдээллийг олохыг хүсвэл Dům dětí a mládeže гэд араас нь хотынхоо нэрийг бичээд гуглэхэд л олох боломжтой юм байна. Энэ базе олон нийтийн байгууллага гинэ. Чехэд амьдардаг цагаачд болон бусад гадаадын иргэдэд тэр тусмаа хүүхэдтэй гэр бүл зориулсан маш олон төрлийн үйлчлэгээ үзүүлдэг байгууллага. Энэ базе CZ гэд цахим хуудас руу ороод харвал мэдээлэл нь чех, англи, орос хэлүүд дээр байгаа. Хуулийн зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө, орчуулга, чех хэлний курс зэрэг үйлчлэгийг үзүүлэхээс гадна хүүхдүүдэд зориулсан өдөрлгүүд зохиох, ганцаарчлсан давтлага өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг гинэ. Тэгэхээр ер нь бол яг мэдээж бид нэр хүний нутагт амьдарч байгаа юм чи энэ хүний нутгийн усын нуус ёсын дагах ёстой тий. Тэгэхээр яг энэ дасан зохицох тал дээр өөрсөндөө маш анхааралтай байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүд дээр бас айгүй анхааралтай хандах хэрэгтэй юм байна гэдгийг яг ойлгоод байгаа. Тэгээд энэ төрлийн нөгөө олон нийтийн арга хэмжээнд оролцож идэвхтэй байх нь хүүхдэд маань айгүй тийм нэмэртэй болдог. Тэгэхгүй нөгөө зөвхөн өөрийнхөө хүрээлт юм уу ажил гэр сургууль гээл ингээд нэг юм маршрутаараа явах гэхээс илүү тухайн байгаа одоо дүүрэгтэй тий амьдарч байгаа газартаа ингээд хаана юу болж ин тэнд нь оролцох тэгээд зөвлөгөө мэдээллүүдийг авах жижигхэн хөргөн номын санд нь очиж хүртэл бүртгүүлээд тэнд нь өөрийгөө харуулах гэх мэтэр ингээд оролцоотой байснараа бас хүүхдэд ч тэр танд өөрт чинь ч тэр тухайн хүлээж авах хүмүүст ч тэр бас айгүй эерэг байдаг шүү гэдгийг сануулмаар байна. За дараагийн мэдээ. Чехийн эмч нар нуруу нугасны гэмтэлтэй хүмүүсийн хөлний хөдөлгөөнийг сэргээх шинэ аргыг туршиж байна гинэ. Уг аргын гол түлхүүр нь нугасанд тусгайлан хийсэн электродыг маш нарийн хагалгааны аргаар суулгах юм гинэ. Энэ аргыг өнгөрсөн 8 дугаар сард анхны өвчтөн дээрээ туршиж үзсэн гэнэ л дээ. За тэгээд тэр өвчтөнийх нь нэр нь болохоор Томаш Свашик гэдэг энэ залуу сүүлийн 7 жилийн турш тэрэгцэр дээр сууж байгаа гинэ. Яагаад ингэж тэрэгцэр дээр суудуулсан бэ гэхээр төрөлхийн нуруу нугасныхын хэсгийг ингээд дараад буруу байрлалтай байдаг судаснаасаа болоод мэдрэл нь аажим аажимдаа дарагцаар агаад нэг өдөр ингээд уунаад тэгээ эргэж босч чадаагүй гэж байгаа байхгүй. Тэгээ харин өнгөрсөн 8 дугаар сард энэ электродыг нугасандаа суулгах хагалгаанд ороод за хагалгааныхаа дараа эрчимтэй эмчилгээнд яваад тэгээ одоо ингээд агц нь бол эхний 1 сарын явцад бол маш сайн харагдаж байгаа юм гэнэ л дээ. Энэ нуруунд суулгадаг электрод нь яг яаж ажилладаг вэ гэхээр нугасны маш жижиг хэсгүүдийг өдөөгөөд тэгээд энэ цаашлаад биеийн доод хэсгийн нөгөө саажилттай булчингуудыг үйл ажиллагаатай болгоход нөлөөлдөг гинэ. За мэс засал хийснээс хойш нэлээд эрчимтэй явж байгаа одоо бүр ингээд юм төшгүүгээр ингээд зогсож чаддаг болсон гэж байгаа. Тэгээд энэ чинь нөгөө удаан хугацаанд сууж агаад эргээд алхахдаг болонгууд ерөөсөө анх хүүхэд хөлд орж байгаа юм шиг л тийм байдаг. Бүр ингээд хэвлийн доод хэсгийн булчин ямар чухал үүрэгтэй үдийн алхахад хитрхийн ингээд нэг тал руугаа яаж явах юм бол бас ямар аюултай байдгийг тэнцвэр ямар хурдан алдагддгийг гэдэг тэр болгоныг ингээд детальчилж анзаардаг юм байл л дээ. Том хүн хөлд орохоор ч жоохон бахад ч бид нар бол тэр мэрийг анзаарахгүй шүү дээ. За тэгээд яг ийм процессор энэ хүн явж байгаа юм байлээ. Тэгээд хэрвээ энэ юу сэргэлт нь энэ ирчээрээ явах юм бол магадгүй ирээдүйд энэ хүнд тэрэгцэртээр суух шаардлагагүй болно гэсэн мэл. Оо ямар гоё юм бэ.
За тэгээд энэ хагалгааг хийсэн Томаяр гэдэг эмнэлэг нь яг энэ хагалгаагаа дахин 8 хүртэлх тооны өвчтөн дээр туршихаар төлөвлөж байгаа юм байна. За дараагийн мэдээгээ хүргэе. Tesla гэхээр танд юу бодогдож байна? За ихэнх хүмүүс энэ нэрийг сонсоод цахилгаан автомашин боддог байх. Харин чехүүдийн хувьд энэ нэр социализмын үед хэрэглэгддэг байсан цахилгаан бараануудыг нь санагдуулдаг гинэ. Учир нь тухайн үед радио, зурагт, пянз тоглуулагч гэх мэт цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг Tesla хэмээх Чехословакийн үйлдвэр байсан юм байна. Энэхүү компани нэрнээсээ болоод ижил нэртэй Америкийн автомашины үйлдвэртэй урт хугацааны туршид шүүхтэлцсэн нь 2010 онд эцэслэгдэж, эдгээр хоёр компани Tesla нэрийг хоёул эзэмших тохиролцоог хийсэн байна гинэ. Чехословакийн Tesla компани нь анх 1946 онд энэхүү нэрийг сонгохдоо алдарт зохион бүтээгч Никола Tesla-гийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор сонгосон байна. Энэхүү компани хамгийн алдартай бүтээгдэхүүн нь Tesla 308 Talisman хэмээх радио хүлээн авагч ба энэ загвараас 1 сая гаруй хувь борлогдож байжээ. Өөр нэгэн алдартай бүтээгдэхүүн нь Tamara радар юм. Talisman нь өрөх айл гэрүүдэд зориулагдсан хүлээн авч байсан бол Tamara нь пассив радар бөгөөд бусад радаруудын олж илрүүлж чаддаггүй байсан Америк нэгдсэн улсын үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцнуудыг илрүүлж чаддаг байж гинэ. Тэгвэл одоо цагт энэ компани нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэвэл айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудад радон илрүүлэх өндөр зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлж байгааг нь. Үүнээс гадна эднийх эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй дуу чимээ, агаарын бохирдлын эсрэг технологиг боловсруулсан гин шүү. Маш сонирхолтой. За товч мэдээнийхээ төгсгөлийн хэсэгт нь нийтийн тээвэртэй холбоотой нэг хоёр сонирхолтой мэдээлэл хүргэе. За Прагт 50 жилийн дараа троллейбус дахин явж эхэллээ гинэ. Праг хотод хамгийн сүүлд 1972 оны 10 дугаар сарын 15-нд сүүлчийн троллейбус Страхов чиглэлд явж ижээ. Үүнээс хойш Прагт троллейбус явахаа бүр мөсөн болоод байсан бол яг 50 жилийн дараа буюу энэ оны 10 дугаар сарын 15-нд Литваны Чаковице чиглэлд троллейбус дахин явсан байна. Энэ нь гэхдээ зүгээр туршилтын троллейбус. Тэгээд 2 сарын дараа яг троллейбус энэ чиглэлд болон өөр нэг чиглэлд байнгын явж байхаар төлөвлөж байгаа юм байлээ. Ямар ч байсан 140 номерын автобусны чиглэлийг троллейбусаар орлуулахаар төлөвлөж ажиллаж байгаа гэсэн. За энэ мэдээний доор хүмүүс бас жоохон тааламжгүй хүлээж авч байгаа байдлаа илэрхийлсэн байсан. Яг энэ эрчим хүчний үн нэмэгдэж байгаа ийм эрчим хүчний хямралтай байгаа үед заавал троллейбус цахилгаанаар ажилладаг нийтийн тээвэр оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ? Тэгээд дээрэс нь троллейбус зүгээр автобус шиг ингээл тавиад явуулчихгүй ш. Нөгөө троллейбусныхаа шугам муугмыг тавина ингээл бас тодорхой хэмжээний мөнгө зарцуулж штэ. Тэгээ иргэд бол жоохон дурамчхан хүлээж авч байгаа юм билээ. За нийтийн тээвэртэй холбоотой бас нэгэн мэдээ болохоор цаасан тасалбартай холбоотой. Манай монголчууд болон цаасан тасалбараас болоод одоо 5-6 жил болж штэ тий. Гэтэл энэ Европт үнэн яа юм аа. Манай Монгол цахимдсан байгаа шүү. Ингэсэн байна. Парис хот нийтийн тээврийн смарт карт гар утасны аппликейшн зэргийн хэрэглээ нэмэгдэж байгаагийн улмаас цаасан тасалбараа 2025 он гэхэд бүр мөсөн халахаар болсон гинэ. Парис метроны нэг чиглэлийн хамгийн анхны цаасан тасалбар нь 1900 оны 7 дугаар сарын 19-ний 13 цагт хүчин төгөлдөр болж исэн гинэ. Тэгээ тухайн үедээ тэр үеийн мөнгөнд тэмдэгт центим гэсэн байсан. Тэрүүгээр 25 центимийн үнэтэй байсан гинэ энд тасалбар нь. Одоо болохоор яг энэ тасалбар 1.9 евро буюу 47 орчим кроны үнэтэй байгаа юм байна. За тэгээд 2025 он гэхэд эднийх цаасан тасалбар болох юм байна. За тэгвэл Прагт цаасан тасалбараа хална гэсэн ямар нэгэн тов байгаа юу гэж асуусан чи яг Прагийн нийтийн тээвэр хариуцсан албанаас бол яг тэдийг гэж хэлж бол мэдэхгүй. Гэхдээ бид нар бол ер нь дижитал тал руугаа шилжих алхмуудыг ингээд шат шатаар нь хийж байгаа гэсэн тайлбар өгсөн байлээ. За ер нь анзаараад байхад бол Чехийн ихэнх хотууд урд нь нөгөө нэг карт уншдаггүй зүгээр цаасан билетээ оруулаад цоолдог тийм уншигчдайсэн бол одоо төлбөрийн карт уншдаг юм нэвтрүүлээд эхэлсэн байж байгаа тийм. За Бурно хотын хувьд бол
цаасан тасалбараас салах бэлтгэлээ аль хэдийн хийцэн. Тэгээд энэ оны 1-р сарын 1-ээс цаасан тасалбарыг халах төлөвлөгөөтэй байсан боловч дэлхийн зах зээл дээр картны чипний хомсдол үүсээд за тэгээ нөгөө карта хүссэн хэмжээгээр яг тоглож исэн цагтаа үйлдвэрлэж амжаагүй. За тэгтээ эх 4 жилийн дотор бол ер нь Борно хот цаасан тасалбараасаа бүрэн салчихнаа гэсэн төлөвтэй байгаа юм байна. Чехэд ер нь цаасан тасалбарыг халсан анхны хот нь Остров юм билээ. Эдний болохоор 2020 оны 3 дугаар сарын 31-ээс цаасан тасалбар гаргахаа болсон байна. Манай хотод бол цаасан тасалбар нь халагдаагүй ч гэсэн нөгөө карт уншигчтай болсон, төлбөрийн карт уншигчтай болсон болохоор ер нь цаасан билет авдаг хүмүүс цөөхөн болсон. Айгу амар болсон байна. Ихэнх хотод ер нь тийм болсон харагдчихлээ шүү. Тэгээд энд байдаг бас нэг билет авах гоё арга нь SMS-аар авчдаг. Тэр их амар байдаг. Заримдаа нөгөө билетийн машин дээр олохдохгүй ч юм уу тий аль эсвэл төлбөрийн карт орхисон байхад бол SMS-аар авчдаг нэгчтэй байгаа тохиолдол. Саннас подкасттай маань хамт байгаа бүх үзэгчтэй сонсогчдод баярлалаа. Мэдээж та YouTube дээр сонсож байгаа учраас лайк, subscribe товчнуудаа дарсан гэдэгт итгэж байна. Дараагүй бол яг одоо дараарай. Тэгэхээр 10 дугаар сарын дундуур Чех улсын эрүүл мэндийн хүрээлэнгийн төлөөлөгчид одоо мэдээлэл хийсэн байна. Маш том нийтлэл гарсан байсан учраас энэ дундаас нь яг гол хэлсэн зүйлсүүдийг нь яриад явчих гэж бодож байна. За тэд хэлэхдээ нийт халдварын 90% нь вирусын гаралтай байдаг бөгөөд үүнд антибиотикууд нөлөөлдөггүй гэж хэлсэн байгаа. За иргэдийн дунд эмчээр антибиотик бичиж авах хүсэлт нь сүүлдээ дарамт шахалт болдог бөгөөд иргэдийн 3/1 нь антибиотик нь ханиадны эмчилгээг түргэсгэнэ гэж боддог хэвээр байгаа гинэ. Жишээлбэл сүүлийн эмчилгээний дараа гэртээ антибиотикийн үлдэгдэлтэй хүмүүсийн 5/1 нь дур мэдэн өөрсдөө дахиж хэрэгэлдэг гэсэн одоо тийм судалгаа гарсан байна. За тэгээд мэрэгчлэтнүүдийн үзэж байгаагаар хүн амын антибиотикийг хэтрүүлэн хэрэглэх нь зарим тэсвэртэй бактери үйл ажиллагаагаа зогсооход хүргэдэг. Антибиотик дасал нь ялангуяа эмнэлэгт хэвтэх үед тулгардаг бөгөөд нийт өвчтнүүдийн 3/1 нь антибиотик хэрэглэдэг. Оломоцтой их сургуулийн эмнэлгийн эмч Ян Эстрожил автомашины ослоос амьд үлдэх эсвэл хорт хавдрыг эмчлэх нь антибиотикийн эсэргүүцэл хэр хүчтэй байгаас хамаарна гэж хэлсэн байна. Түүний хэлснээр уушигны хиймэл агааржуулалттай өвчтнүүд янз бүрийн халдвартай тулгардаг гэж онцолж хэлсэн байна шүү. Тэгэхээр Чехийн шинжлэх ухааны академийн микробиологийн хүрээлэнгийн антибиотик эсэргүүцлийн механизмын бүлгийн дарга хэлэхдээ бактери байнга хөгжиж байдаг. Бактери нь хүрээлэн буйнынгаас эсэргүүцлийг олж авдаг, мөн бактери антибиотикийн дэргэд дасан зогцдог гэж тайлбарласан юм байна. 200 мянган гаруй хүн эмнэлэгт хэвтэх үед COVID-19 тахал антибиотикт тэсвэртэй байдалд хэрхэн нөлөөлөх талаар эмч нар санаа зовж байсан гэн. Эмч нар тахал Испани ханиачийг үргэлжилж бактерийн гаралтай уушигны хадгалгаа 2 дахь асуудал болно гэж имэж байсан. Гэсэн хэдиж ковидтэй бол вируст уушигны хадгалгаа үүсч антибиотикууд үүнд тохирохгүй гэж одоо эмч судлаачид тайлбарласан байна. Ихэнх антибиотикт хариу өгдөггүй нянгаар үүсгэгдэх халдварууд ч тахлын ихэнх үед эрүүл ахуйн хатуу арга хэмжээнүүдийн улмаас буурсан үзүүлэлт гаргасан байна. За эмч эрдэмтдийн мэдээллийн үеэр шин төрлийн антибиотик бүтээх, түүний судалгааны ажил, үйлдвэрлэлийн тухай яригдсан бөгөөд Чех улс пенициллины хомсдолд орох магадaltaй байгааг бас хэлсэн. За энэ тухай мэдээллүүд ч бас нэлээд шуурж байгаа те пенициллины хомсдолд орлоо гэдэг гарчигтай мэдээллүүд бас яваад байсан. Тэгээ Чех улсад халдварыг эмчлэх антибиотик байхгүйгээс жил бүр 500 өвчтөн нас бардаг гинэ. Энэ нь зам тээврийн ослоос ч илүү хохирогчд байгааг бас эмч нар онцолж хэлсэн байна. Тэгээд зарим эм тэр дундаа антибиотикууд ойрын ирээдүйд илүү үнэтэй болно гэсэн одоо мэдээллийг бас энэ үеэр хэлсэн. Компаниуд үнэ нэмж чадахгүй бол үйлдвэрлэлээ зогсооно гэж анхааруулж байгаа гинэ. Тиймээс эмийн үйлдвэрүүдийн зардлыг хэрхэн барагдуулах асуудлыг эрүүл мэндийн яам шийдэж оны эцэс гэхэд тодорхой болгох ёстой. Гэхдээ энэ нь өвчтнүүдэд төдийлөн нөлөөлөхгүй байх магадaltaй. Харин эрүүл мэндийн даатгалын компаниуд үн тохирч болно гэсэн байна. Өдөр тутмын тун нь одоо нэг титэм үнэтэй байдаг жороор олгодог эмүүд илүү үнэтэй болох төлөвтэй байна гэсэн
ийм нэлээд том багц нийтлэл гарсан байна. За тэгээд үүнтэй холбоотойгоор Монголынхоо бас нөгөө антибиотикийн зохисгүй хэрэглээ гэсэн талаар нь хайж судалж үзсэн. Манай Монгол бас нөгөө улсын төв эмнэлгүүд маань ер нь маш олон аянуудыг хэрэгжүүлдэг юм байлээ. Тэгээд ялангуяа энэ антибиотикийн зохистой хэрэглээг одоо төлөвшүүлэх талаар ер нь бараг жил болгон аян өрнүүлд юм байна. Тэгээ энэ дундаас надад улсын 1-р төв эмнэлгийн эмчийн ярилцлага хэрэгтэй санагдсан. Тэгээд антибиотикийн зохисгүй хэрэглээ нэмжлэгийг үр дүнгүй болгохын зэрэгцээ таны эрүүл мэндийг эрсдэлд оруулах аюултай байдаг шүү. Тэгэхээр эм гэдэг нь аливаа өвчтнийг эмчлэх зорилготой тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн эмийг зөв сонгож зөв хэрэглэж байж л хүссэн үр дүнгээ авч чадна. Харин манай орны хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний мэдлэг дутмагаас антибиотикийг өөрийн дураар хэрэглэх, улмаар эмийн гаж нөлөө илрэх, эмэнд хордох, дасал болох явдал илбэгшиж иргэд эрүүл мэнд амь насаараа хохирсоор байгаа гэж хэлсэн байна. Нэгдүгürt эмийн сангууд өөрсдийнхөө ашиг орлогыг бодох зорилгоор одоо юм замбраагүй ерөнхийдөө худалдаалж байна. За хоёрдугаар болохоор иргэд өөрсдийнх нь мэдлэгээс болоод нөгөө эмч нараа дарамтлах одоо энэ шахалт үзүүлэх байдлаар эмийн бичиг авах шаардлагыг үүсгдэг гэж ерөнхийдөө тайлбарласан байсан. За ер нь бол ийм антибиотикийг зохисгүй хэрэглэснээр эмийн хордлого болох, харшилтай болох, дархлаас сулрах аюултай. За мөн мөөгөнцөр, эмийн дасал, ургийн гажиг зэрэг бусад олон төрлийн өвчнөөс гадна ирээдүйн хойч үеийг мөхөх хүртэл сөрөг үр дагавартай байдаг гинэ. Дур мэдэн эм ууснаас болоод дараа нь ямар ч антибиотик уусан эмчлэгдэх боломжгүй болох аюул ойрхон байдаг шүү гэдгийг дахин сануулсан байна. За сүүлийн үеийн судалгаагаар 2030 он гэхэд одоогийн хэрэглэж байгаа антибиотикт бүх нян тэсвэртэй болох нь гэсэн дүгнэлт хийцгээж байгаа гинэ. Хүн төрөлхтөн ямар эмийг сонгож нэн эсэргүүцэх талаар одооноос ингээд яриад эхэлсэн. За эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хамраас нус гойжингууд антибиотикт хэрэглэх биш, дархлааг нь сайжруулж вирусын эсрэг эм хэрэглэх ёстой байдгийг бас анхааруулсан байна. Хүчтэй антибиотикийг аль болох битгий хэрэглээч. Хэрв хэрэглэвэл эмчийн заасан цагт тохирсон тунгаар эмчлэх ёстой. Ингэхгүй бол эргээд таны эдийн засаг эрүүл мэндэд хортой байдаг шүү. Антибиотикт өрхийн орлогынхоо 20%-ийг зарцуулж байгаа судалгааны дүн Монгол бас гарсан байна. Эмийг зохистой хэрэглэснээр эрүүл мэндэ хамгаалаад зогсохгүй эдийн засгийн асар хэмнэлт гардаг гэдгийг энэ ярилцлага дээр бас тодруулж гаргасан байл. Тэгэхээр эндээс нэг антибиотикт өрхийн орлогынхоо 20%-ийг зарцуулдаг гэдэг судалгаа бас аюу амар байгаа. 2016, 17, 18 онд бас яг иймэрхүү судалгааг Монголд хийсэн юм билээ. Ханит томооны улирал эхэлсэн улирал солигдож байгаа хүн болгоны дархлаа унж байгаа. Тэгэхээр энэ үед одоо яаралтай нэг юугүй антибиотикийг бас битгий хэрэглээрээ заавал эмчид очиж хандаарай. Тэгээд вирусын гаралтай юу, бактерийн гаралтай юу гэдгийг ялгаж ийж ямар нэгэн эмийг яг тун жороор нь яг зааврын дагуу хэрэглээрэй гэж сониос подкастынхаа зүгээс уриалгыг хүссэн болохоор энэ хүн мэдээллийг бэлтгэлээ. Тэгээд ерөнхийдөө бол яг нөгөө монголчууд хоёр яг ингээл нөгөө хоёлоо ярьдаг штэ хоорондоо айгу адилхан гэд тэнгүүд яг энэ антибиотикийн замбраагүй хэрэглээтэй бас яг иргэдийн ойлголт адилхан байгаад байна гэдгийг энэ мэдээнээс бас олоод харсан гэх юм уу. Тэр нь айгу хөгжилтэй юм шиг хэрнэгтэй анхаарах ёстой зүйл мөн үү гэвэл мөн юм шиг санагдсан. Энэ тайранд яг эмийн сангууд тэгж нөгөө жороор өгдөггүй болохоор монголчууд Монгол явахаараа антибиотик аваад ирдэг юм билий. Тэг би болохоор угаасаа антибиотикнаас айдаг болохоор хүн амьтанд ч тэгж юм загтаггүй. Хүн амьтанд чинь чацарга нь арцаал загтаг. Тэгж дархлаагаа дээшлүүлэх гэж хичээдэг. Тэгэхээр хүмүүс бас ийм загхихаа орон чацарга нь арцаа загж байгаарэ. Харин энэ нөгөө дархлаа гэснээс би бас яг одоо ерөөдөө бол манай их яг уйлралтайгаараа холбоотойгоор гэр бүлээрээ өвдөд тэгээд бүхэл аргаа хэрглэж байгаа юм л да. Нөгөө антибиотикгүй хүн чинь антибиотик хэрэглэхээс өмнөх бүх анхан шатны юмнуудыг хэрэглэсэн. Тэгээд энэ дээр бас нөгөө манай ихч зөвлөсөн хүүхдүүд чинь ингээд өвдсөн. Мэдээж энэ бол нэгдүгээр уйлралын шинж чанартай тий. Хоёрдугаар тийм стресс гэдэг юм чинь айгүйх байгаа. Тэр юу гэхээр бид нар одоо юу гэдэг стресс гэхээр нэг юм уур уцаарыг ингэж ойлгоод байдаг. Гэтэл хүүхдүүдэд нөгөө стресс гэж үүсдэг. Тэр нь
шинэ газартаа дасан зохицох тий одоо шинээр одоо цэцэрлэгт орох шинээр сургуульд орохдоо дасан зохицоход хүүхдэд стресс гэж үүсдэг юм байлээ. Тэгээд тэрнээсээ хамааралтайгаар стрессээсээ болоод дархлаа ундаг. Дархлаа унснараа янз бүрийн нөгөө шинэ орчноосоо авж байгаа янз бүрийн бактерийн гаралтай, нингийн гаралтай одоо өвчлөлүүдийг авах, вирусын гаралтай өвчлөлүүдийг авах магадлал нь өндөрсөд явж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө манай ихчийн зөвлөсөн айгу гоё имчилгээ нь юу вэ гэхээр хүүхдээ айгу их ингээ хайрлаад тий тэврээд ингээд ийм шүл устай хоолой хийгээд мэдээж ингээд нэлээд жоох эрхэлж нялуураарэ. Тэгэхээр бас нөгөө хүүхдийн дархлаанд айгу их юм хайраар тий ингээд дархлаан цэнгэлэгдэн тэр чинь нэг талаараа нөгөө хүүхдийг тайвшруулад тий одоо ганцаараа биш шүү. Ингээд нөгөө шинэ орчинд тий шинэ бүх юм чинь шинэ байгаа ч гэсэндээ чи ганцаараа биш шүү гэдгийг ингэж илэрхийлж өгч байгаа юм болов. Надад тэр имчилгээ бас айгу үр дүнтэй юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр магадгүй ээжэд сонсч ивэл энийг бас туршаад үзээрэй. Эрхлээд үзээрэй. За манай подкаст энэ хүртэл байсан баярлалаа. Хэрвээ танд подкаст маань таалагдсан бол бусадтайгаа хуваалцаарай, шеэрлэгээрэй, бас subscribe дараарай. За тэгээд хүүтний үйлрэл эхэлж байгаатай холбоотойгоор бие сайн арчилж тоглоорой, бити дараарай. Арц цэцэргнаас сайн угаарай. Арц цэцэрг нь олдохгүй бол тэгээд лимоны шүүс, турмериктэй цай сайн угаарай. За тэгээд ирүүл байгаарай. Баяртай дараагийн дугаар иргэн уулзъя. Баяртай. Subscribe.